сайн байна уу? Анукаскасын давтан морил Лондоноос мэдчилж байна. За өнөөдөр та бүхэндээ бүр маш амархан мөртлөө бүр вау зүгээр та бүхний бүр ингээ гайхшруулах тийм гоё амттай төмсний хачрыг бэлтээ. За тэгэхээр энэ болохоор Испани сармистай лимонтэй төмсний хачраага бүр үнэхээр тасарсан амттай бүр таныг шууд хит олно. Тэгээд яагаад хит олно гэхээр ерөнхийдөө би одоо зөв жишээ олгож 2-3 үнийхийг үзүүлж байгаа. Гэхдээ баг ганцаараа ч би баг идчихдэг. Харин хитрхи гоё амттай болохоор. За тийм учраас ерөнхийдөө бол жишээ олгож үзүүлж байгаа. Гэхдээ одоо хит хэдэн хүмүүсээ хамаараа тэгээд та бүхэн бас нэлээд хийх шаардлага гарах байх л та. Гэхдээ юу ч гэсэн би энэ яг энэ Испанийн энэ яг төмсний яг энэ юу сармис тэгээд энэ нимбигний энэ бүр төмсний хачрыг идчихээд вау тэгээд ресторан оронгууд ерөнхийдөө л нэг жоохон төмсний хачир эрэнгүүд ерөнхийдөө жоохон голонгууд байдэн шүү дээ. Яг тэгвэл бид нэр өөрсдөө тийм ингээд гэртээ ийм гой зүйл хийгээд сурчгаад тэгэхээр бүр ингээд сүүлрээ ярьсан дэх жоохон голсхий гэж нэг тиймэрхүү иддэг аддихтэй хамгийн гол нь юу вэ гэхээр энэ төмсний хачир ихэд ерөөсөө тийм олон сав суулгах хэрэггүй. Бүр ингээд амар амархан зүгээр шууд шарах шивээ шидэл болоо. За би та бүхэнд одоо юу ч гэсэн орцоо танилцуулъя. Бид нарт олив их хэрэгтэй олон ойролцоогоор 3. Тэгтээ нөгөө төмснийхээ хэмжээнээс хамаараад янз янз шүү дээ тий. За тэгээд нимбиг орон 1-2 ширхэг. За тэгээ яншуу ойролцоогоор багц 15 г нэг хатга байсан ч болно. За тэгээд 5 ширхэг сармис. Тэгтээ сармис гадуурх юм бүрхүүлтэйгээ байх хэрэгтэй шүү. Яагаад гэвэл нөгөө өндөр градус шарах учраас сармис ингээд хальстайгаа ижиж түлэгддэггүй. За тэгээд өнөөдөр болохоор би нэг 4 ширхэг ойролцоогоор төмс бэлтчихлээ. За мэдээж тэгээд давс тэгээд хар пэш зарсан байна. За бүгдээрээ бэлдэж эхэлцгээе. За манайхаа урьдчилаадныг сануулгах зүйл гэвэл шарах зөвхөн 220 градус дээр урьдчилаад нэг 20 минут халаачаарай. За тэгээд би сая юу нөгөө яг ногоо төмсөө арилгаж эхэлдэг шүү дээ. Яг тэрнээсээ өмнө газ шарах зуухаа 220 градус дээр тааруулаад халаагаарай. За. Одоо үүн дээр бүгдээрээ хайн төмсөө ийм устаа байлгаж болохгүй хатаах хэрэгтэй энэ жоох усын аваад тэгжээ нөгөө цардуулын авснаар одоо энэ амт нь илүү сайн гоё чимгэж өгнө шүү. За тэгээд энийг болохоор бүгдээрээ нэг 5 мм-ийн зузаантай гэрччихэн шүү төмсөө заяа. Хит зузаан байх шаардлагагүй яг л 5 мм. Иймэрхүү. За ерөнхийдөө ингээд та бүхэн харж байгаа юм төмсөн маань нэг иймэрхүү 5 мм. Ерөнхийдөө нэг ногооны шилэнд нэг төмс гэрчдэг яг тэрүүнтэй адилхан гэрчин гэсэн үг шүү. За үүн дээр бүгдээрээ 5 ширхэг сармисны умсаа нэмээд за лимоныхон шүүсийг лимоныхон шүүсийг бол ерөнхийдөө нөгөө лимоныхон хэмжээнээс хамаарат муу адилхан нөгөө төмснийхөө хэмжээнээс хамаарат та бүхэн янз хийш үү. За ерөнхийдөө нэг жоохон үл хэлэг талаас үл хэлэг тавьчихлаа. За үүн дээр бүгдээрээ одоо перцэгээд та өөрсдөө дасаа гоё төмсөндөө өөрсдөө тааруулаад хийгээрэй. За. Үүн дээр бүгдээрээ оливын тасаа нэмцгээе.
За үүнийг бүгдээрээ одоо 550 шүү дээ. Хамгийн гол нь төмснүүд яг л нэг тийм давхар авах хэрэгтэй шүү. Би энэ дээр нь давхарлахгүйгээр тэгжээж гоё жигэд болох хэрэгтэй. За энэ дээр үлдсэн лимон лифа. За бүгдээрээ төмсөө одоо 220 градус 25-30 минут болгоцгоё. За сая төмс маань 220 градуст 30 минут байлаа. За би ч гэсэн нэг гамцаад хэр болж байгаа. Сарамсуудаа түүж авъя. За бүгдээрээ яншигаа гоё. Аюу сарамсаа үл хэлэг төрхөрж жоохон жижиг хийчихье. За одоо бүгдээрээ сарамсны хасаас сална. Лаг түлхсэн хүмүүс. За одоо бүгдээрээ сарамсуудаа яншууд байгаа зүг гарчлыг байгаа зүг жижиглчнээ гэсэн. Энэ нухшин дээр лимоны хас буюу лемон зэстэй үрж өгнө. За нэг ийм лимон зэст мигний асагчлаа. Одоо энэ дээр бүгдээрээ нэг хоолны албаг. За нэгээс 2 хоолны албаг өөрсдөө харж байгаа юм. За лимон тасалжлаа гэсэн. За лимоны хоног ингээд зам. Өөрсдөө юм харагдаж байгаа төмсөндөө. Энийг ингээ бүгдээ сайхан утгаад өгч. За бүгдээрээ бэлэн болсон нимбэгтэй сарамстай спаны төмсний ачрыг бүгдээрээ амсаж үзцгээе. Энэ бол зүгээр л тасархай. Зүгээр хэл ярих зүйл бол байхгүй зөө. Төмсөө бүр ийм амттай зүйлийг ингэдэг ч юм уу. Ихээр гайхамшиг миний хувьд бол. За тэгэхээр манайхан энэ хачрыг заавал гэртээ хийгээд өөрийнхөө хамгийн дуртай олон ажил энэ хачрыг заавал хийж үзээрэй. Вау. Тэгээд яг энэ ингээд бүр ингээд нэг хазаад ингэнгөө тэгээд төмсөнд нь ингээд нөгөө лимоны шүүс нь ингээд бүр ингээд шингээд. Тэгээд энэ лимоны эцэстэй нөгөө нимбэгний хальсыг штэ жижиглээд над тэр бүр ингээд хатын бүр илүү гоё олгож өгдөг аахгүй заавал бишиж үзээрэй. Тэгээд би бүр энэний амнаас үнэхээр салахгүй. Тэгэхээр та бүхэн зочтой байхад энэ бол зүгээр surprise гэж болно гэж болдог. Өдөр болгон тэгээд заавал зочид гэхгүй өдөр болгоо ийм амархан орой ажилласаа ирж ирээл нэг хоол ээж авах нөгөө хоолнд чи юм гоо төмсний ачаар те бүр маргааш хүүхдүүдээ ч гэсэн өгөө та нар явуулж олно штэ. За тэгээд түүнээс мартахаас өмнө лимоны зэстийг нөгөө нимбэгний асыг хэрэглэхдээ би хэрхэн зөв угааж хоол хүнсэндээ хэрэглэх талаар зөвлөгөө өгсөн байгаа. Тэрийг тэгээд миний өмнөх видеоноос хараарай. За тэгээд та бүхэн энэхүү хачир таалагдсан бол лайк дараарай. Тэгээд мөн subscribe дараарай. Тэгээд дараагийн дугаараар хамтдаа уулзцгаая. Тэгээд натаа хамтайсан баярлалаа.